тодруулах шаардлагатай гэж байгаа. За улаан орцсон байна. Өнөөдөр төсвийн тодтол орж ирж байгаатай холбоотойгоор би бас хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс тодруулах зүйл байна. За өнөөдөр 2008 оны Улсын их хурлын 37 дугаар тогтоолоор батлагдсан хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин дэтгэвэр тэтгэмжийг 3 дахин нэмнэ гэсэн ийм заалт байгаа. За өнөөдөр 3 жил өнгөрчөөд байхад засгийн газар цалин дэтгэвэр тэтгэмжийг ердөө 30% нэмсэн байгаа. За үлдэж байгаа 2.7 дахин нэмэх энэ одоо амлалтаа хязгаар гэж бодох юм бэ нэгдүгээр. Хоёрдугаар энэ төсвийн тодтол дээр баахан л хөрөнгө оруулалт 9 босын барилга байшин гэсэн юм бол орж ирж байна. Өнөөдөр энэ нийгэмд чинь хүлээлт үүсэж байгаа энэ цалин дэтгэврийг нэмэх асуудал өнөөдөр төсвийн тодтолоор орж ирсэнгүй. Уг нь би энэ 10 сард бас засгийн газраас энэ цалин дэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр асуудал оруулж ирэх болов төсвийн тодтолд энэ асуудлыг тусах болов гэсэн ийм одоо хүлээлттэй байсан. За өнөөдөр та бүхэн мэдж байгаа сарын одоо цалингийн доод хэмжээ 140,400, дэтгэврийн доод хэмжээ 105,000 байгаа. Энэ нь иргэдийн хэрэгцээний наад захын хэрэгцээг хангах хэмжээнд бол хүрэхгүй байгаа гэдгийг бол дээр дооргүй мэдж байгаа. Тийм учраас энэ одоо төсвийн тодтол дээр энэ цалин дэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр яагаад асуудал орж ирсэнгүй нэгдүгээр. Хоёрдугаар энэ хамтарсан засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг хангах тал дээр яагаад анхаарахгүй байгаа юм бэ? Би энэ асуудлыг сангийн яамны сайд баяр цогт нийгмийн агуулгын хөтөлбөрийн яамны сайд гайдын нарт зориуд цохож нэр зааж энэ асуултыг тавьж байна. Тэгээ өнөөдөр мэдээж баахан гоё юм ярих байх л да урдаас. Тэгээд тэр нэг хөтөлбөрийн өсний доод хэмжээ тэтгэврийн доод хэмжээ нэмэгдсэнтэй уялдуулаад тэр нэг халамжийн баахан тэтгэврийг нэмэгдүүлж байгаа гэж тайлбарлах баг. Би битгий тийг тайлбарлаарай гэж хэлмээр байна. Наа чин бол нэмэгдэл биш шүү гэдгийг зориуд хэлмээр байна. Өнөөдөр энэ 3 дахин нэмэгдүүлэх энэ одоо хөтөлбөрөөр хэрэгжүүлэх юм уу хэрэгжүүлэхгүй юм уу? Энийг баяр цогц сайд, гагандын сайд шууд энэ олон түмэнд ил тод шууд хэлчихмээр байна. Нийгэмдийн хүлээлт үүсгэчээр тэгээд хүүхдэд жихэр өгч уурч байгаа юм шиг хоёрын хооронд одоо нэг ажил хийдгээ болиул яасан юм бэ? Үнэхээр өнөөдөр энэ цалин дэтгэвэр тэтгэмжийн чинь доод хэмжээний ийм орлогоор иргэд өнөөдөр амьдрах нь битгий энэ маш хэцүү амьдралтай байгаа шүү гэдгийг би зориуд хэлмээр байна. Тийм учраас энэ талаар асуудлыг нэгдүгээр тавьмаар. Хоёрдугаарт баяр цогц сайд, гайдын сайд бас нэг санал хэлэхэд би удахгүй одоо ерөнхий сайдын нэрээр санал өргүүлэх гээд бэлдсэн байгаа. Өнөөдөр улсын хэмжээнд 304,000 тэтгэвэр авч байгаа. Энэний тэтгэврийн дунджийг тооцоод үзэхээр 125,800 байгаа. Тэгэхээр тэтгэврийн нэмэгдлийг эх онд хуваар биш мөнгөн дүнгээр шууд энэ тэтгэврийн дунджаар 125,000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг өргүүлж байгаа. Хэрвээ ингэх юм бол сард 37.5 тэрбум, за жилдээ 450 орчим тэрбум төгрөгийн төсвийн нэмэгдэл бол эдгээр гарч байгаа. Ийм боломж байгаа юу? Ийм одоо бас хүсэл зорилго байгаа юу гэдэг би асуумаар байна. Доод тэтгэврийн доод хэмжээ 230,000 төгрөх тооцоо энэ одоо хэрвээ ийм нэмэгдлийг хийх юм бол байгаа. Ингэсэн тохиолдолд иргэдийн маань ялангуяа тэтгэврийн огчдын маань хэрэгцээ шаардлагын наад захыг бол хангах нэг ийм хэмжээнд хүрэх юм а гэсэн ийм тооцоо судалгаа байгаамаа. Тэгэхээр энэ дээр одоо би 2 сайдыг тодорхой олон түмэнд ойлгомжтой бултаж болдсон биш. Тойрол янз бүрийн одоо арга цаах гэсэн биш. Зүгээр бодит боломжоо яг одоо тусдаас ойлгохоор бид хоёрыг тайлбарлаач гэж ингэж хүсмээр байна. Баярлалаа. За сайдуудаас хариулъя. Баяр цогц сайд. Дараа нь холбогдох сайдууд товчхон оновчтой хариулъя. За эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Энэ удаагийн төсвийн тодтолыг оруулж ирэхдээ төсвийн тодтолын орлого маань бол 615 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирж байгаа. Та бол тэгээд энэ боломжийг бол харж байгаа 651.2 тэрбум төгрөгөөр. Тэгээд цалин дэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг бол засгийн газрын түвшинд нэлээд ярьсан хэдэн удаа. Тэгээд 2012 оны төсвийг бас хамтд нь бол өргөн барьсан байгаа. Та мэдж байгаа цалин дэтгэвэр тэтгэмжийн нэмэлтийг бол засгийн газар дангаараа шийддэг. 3 талтын хэлэлцээрээр ажил олгогч эзэдийн холбоо, за үйлдвэрчний эвлэл, засгийн газар гэсэн гурвалсан байгууллага дундаа тохиролцоод цалингийн нэмэлтийг
нэмэгдлийн асуудлыг, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн асуудлыг шийдвэрлэгээ. За санхүүгийн хувьд бол бид нар 2012 оны төсөвт цалин тэтгэвэр тэтгэмжийг 2010 оныхоос 53%, 2008 оныхоос дунджаас 2-оос 2.5 дахин нэмэх хэмжээний санхүүгийн их усрыг бүрдүүлээд 2012 оны төсөвт бол суулгасан байна. Ярьж байгаа зарчмын хувьд бол 2 үе шаттайгаар нэмэх бодолтой байгаа. Эхний хагас жилдээ багтааж тэгээд эхний нэмэлтийг нь бол бид нар одоо таны хэлж байгаагаар абсолют дүнгээр нэмнэ. Хоёрдугаар нэмэлтийг нь бол хуваар нэмнэ. Ингээд бол нийт хүнд нэмэгдэх зардлын хэмжээ бол ижил тэнцүү очих энэ боломжийг бүрдэнэ. За нөгөө талдаа хөдөлмөрийн үнэлэмж, цалингийн хоорондын ялгаа, за тэтгэврийн шимтгэлээр үүсэж байгаа яваануудын хувьд бол хит ойртох энэ боломжоос нь бол сэргийлсэн ийм арга хэмжээнүүдийг бол авахар байгаа гэдэг хэлэх гэсэн. Ер нь зорилтын хувьд бол 2010 оны төсөвт засгийн газрын мөрийн хөтөлбөр тавигдсан зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх ийм зорилт болгож оруулж ирж байгаа гэдэг хэлэх гэсэн. Энэ нэмэгдэж байгаа орлого зарлагын хувьд бол та бүхэн бүгдээрээ мэдээлэлтэй байгаа. Бид нар төсвийнхаа зарлагыг тодорхой хуваар нэмэгдүүлээд оруулж ирж байгаа. Гэхдээ оруулж ирж байгаа энэ зарлагын чинь 300 тэрбум төгрөг нь бол бидний 6 сард гаргасан бондын одоо зардалт орлого талд нь ороод явж байгаа. Тэгэхээр бодиттой нэмэгдэж байгаа их үүсвэр нь бол харьцангуй хязгаарлагдмал байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын дээр бол бид нар 287.1 тэрбум төгрөг тавьж байгаа. За урсгал дээр бол ойролцоогоор 150 орчим тэрбум төгрөгийн зохицуулт хийж байгаа. 149.2 тэрбум. Тэгэхээр тодтгол их үүсвэрийн боломж зорилтын хувьд бол ийм байдалтай байгаа. Тэгэхээр гишүүдэд 12 оны төсөв 11 оны тодтгол ингээд зэрэг тараагдаад одоо ингээд iPad-аар та бүхэнд бүгдээрэнд нь Federation файлаар бол өгөгдсөн байгаа. За зарим гишүүний хүсэлтээр бол хэвлэж өгнө. Ер нь нөгөө бүх гишүүд iPad-тай болсон учраас энэ нэмэлт мэдээллүүдийг бол бүгдийг iPad-аар өгнө. За ардын намын бүлэг дээр бас ярихад энэ хөрөнгө оруулалтын арга хэмжээг эхлэх дуусах хугацаа төсөв төрдөг 11 онд санхүүжүүлэхээс гадна нэмэгдсэн болон хасагдсан тэгээд тодтолоор орж байгаа өөрчлөлт гэсэн 3 баг нэмж өгөөч гэсэн ийм хүсэл тавьсан. Энийг бол та бүхэн цаасаар бүгдийг тараагаад өгсөн. Одоо iPad-н дээр Federation файлаар бат. За харуулах уу? Ганжисаа. За эрдэнэ гишүүний асуулт хариулъя. Тэгэхээр цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам 4 хувилбартай тооцоо хийсэн. Оны өмнө, оны хойно тодорхой хэмжээгээр цалингийн нэмэгдлийн асуудлыг дээд цалин одоо их хуваар нэмэхэд доод цалингаас хэд их өндөр болдог, доод цалингийн хэмжээ бага өсдөг, мөн тэтгэврийн хувьд ч гэсэн ийм одоо ялгаа заа гардаг гэсэн энэ байдлын үндсэндээ 4 хувилбараар тооцоо хийсэн юм аа. За энэ тооцоогоо үндсэндээ хөдөлмөр нийгмийн зөвшөөрлийн байгууллага буюу иргэний одоо төлөөлөлтийн байгууллагуудаар хилцүүлдэг. Бид ийм хууль гаргасан учраас энэ хуулийн хүрээндээ бас ажиллаж зөвшөлдсөн. За энэ зөвшөлдсөний үндсэн дээр ажил олгох эзэсийн байгууллага бол тодорхой дүнгээр цалинг одоо хит их нэмэх хандлагаас одоо бодлоготойгоор үндсэлтэйгээр хугацааны хувьд бодолцож үзээч. Хувийн хвшлийн байгууллагууд үндсэндээ цалингийн фондын 73%-ийг эзэлдэг. Тийм учраас 27% эрх ашигын төлөө 73% өөрөө өөртөө санхүүжилт бий болгож орлого бий болж байгаа энэ хэсгийнхээ ашгийг тодорхой хэмжээгээр цалинд хуваарлах асуудлыг нь дэмжлэг үзүүлэх юм төрлийн цогц бодлого хийлгүүгээр энэ нийгмийн баталгаатай тодорхой цалин авдаг энэ хэсгийг илүү хөхүүлэн дэмжсэн бодлогыг хийж гинэ гэдэг дээр эсрэг байр суурьтай байсан. Ингээд нийгмийн зөвшөөрлийн байгууллагуудаас тодорхой хэмжээгээр энэ салбаруудын хувьд цалингийн бодлогоор хөдөлмөрийн өсний доод хэмжээг 11 сарда шинжилэн тогтоох асуудлыг судлан шийдэж засгийн газар дахин асуудал оруулъя гэж шийдвэрсэн байгаа.
За засгийн газар дээр энэ хөдөлмөр нийгэм зөвшөөрлийн байгууллагуудаас оруулсан саналуудыг оруулж танилцуулсны үндсэн дээр засгийн газрын нэгдмэл шийдвэр гарч энэ оны дараа улиралдаа багтааж энэ 2 дахин нэмэх ёстой гэдэг юм шийдвэр гарсан гэдэг хэлье. За шийдвэр дээр бас 2 хувилбартай байгаа. За тэтгэвэр тэтгэмжин дээр ч гэсэн нэг удаа тодорхой мөнгөнд дүнгээр нэмэгдүүлэх, ингэснээр дээд тэтгэврийг хэд өсгөхгүй, доод тэтгэврийн хэмжээг одоо бага нэмдэг, тэтгэврийн одоо зөрүү гэдэг асуудлыг дахин одоо гүнзгийрүүлэхгүй байх бодлогыг авч үзэх. Хоёрдугаарт хувиар нэмэх гэсэн асуудлыг одоо шийдвэрлэе гэж ийм засгийн газрын нэгдсэн бодлого гарсан. За баярлалаа. За эрдэнэ. Би 2 сайдаас тэр асуултад тодорхой асуусан санагдаад байна. Энэ баяр зах сайдын хэлж байгаагаар бол 2012 онд үндсэндээ 2.2-оос 2.5 дахин одоо цалин тэтгэврийн нэмэх тухай төслийг оруулж байгаа юм байна. Гэтэл өөрийнх нь хэлж байгаа энэ 2012 оны төсвүүдээр байгаагаар харах юм бол за нийтдээ 53% өсгөхөөр ийм байдалд орж байгаа. Тэгэхээр урд нь нэмсэн 30% дээр 53%-ийг нэмэхээр 83%, цаана нь 2.2% нэмэгдэг, 2 дахин нэмэх амлалт маань хоос оцорч байгаа байхгүй. Тэгээ тоо мэдгүй уурч байгаа юм шиг ярьдаг байлаа. Энэ 3 дахин нэмнэ гэж амласан шүү дээ. Тэрнээс 100% ч юм уу эсвэл одоо 30% нэмнэ гэж амлаагүй шүү дээ. Тэгээд энэ тайлбараа нэгдүгээр зөв хийгээч. Тэгээд цалин хэрвээ тэтгэврийг 3 дахин нэмэгдүүлнэ гэж анх 2008 онд амласнаар бол тэтгэврийн чинь доод хэмжээ 250,000-аас доошгүй байх хэвээр. Тэгээ энийг юу гэж үзэж байгаа юм бэ? За. Барьж агцаад. Тэтгэврийн доод хэмжээ хэд болох төлөвтэй байна? За, эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Таныг одоо тоо мэдгүй гэж тайлбарлаж байгаа тийм маягаар бол тайлбар өгөөгүй. 10 оны 10 сарын 1-ээс 30% нэмсэн. Бидний тооцож байгаагаар 12 оны 3 сарын 1-нд 25% нэмээд 12 оны 5 сарын 1-нд 23% нэмэхэд энэ бүгдээрээ явагдаад өссөн дүнгээс явж байгаа байхгүй. 30-аас өссөн дүнгээр 25% нэмээд дараа нь энэ хоёрын нийлбэр өссөн дүнгээс 23% нэмэхэд 2008 оны суураас 2.2-оос 2.5 дахин нэмэгдсэн. Энэ тооцоо судалгааг нь бол бүгдийг бид нэр гаргаад өгнө. Энэ 2012 оны төсвийн материал дотор байгаа шаардлагатай гэвэл нэмэлт тайлбаруудыг бүгдийг өгчих бүрэн болцоотой гэдгийг хэлсэн. За. Барьж агцаад нэмээд хариулъя. Энэ бүх арга хэмжээнд нийтдээ 700 орчим тэрбум төгрөг зарцуулнаа. Тэгэхээр одоо бол бид нар цалин тэтгэврийн төсвөж ойролцоогоор 1,250 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа. Ингээд зөвхөн цалин тэтгэврийн нэмэгдэл чи өөрөө 2 их найт төгрөг болж байгаа байхгүй. Одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүний ингээ өсөлтөөр бид нар энэ жил аваад үзэхэд 10 их найт төгрөг. Тэгэхээр нийт цалин тэтгэврийн төсвөнд явж байгаа мөнгө чинь болвол манай дотоодын нийт бүтээгдэхүүний үндсэндээ 20% тэнцэж байгаа. Төсвийн орлогынхаа бол 30 орчим хувьтай тэнцэж байгаа. Ийм хэмжээний нэмэгдэл болж байгаа гэж бас хэлэх гэсэн. Баярлалаа. За. За тэр юу за. Тэтгэврийн доод хэмжээ гэдэг нь ганди за. Тэтгэврийн доод хэмжээ 195,000 төгрөг хүрнэ гэсэн тооцоо хийж байна. За цалингийн нэмэгдэл дундад цалингийн доод хэмжээ ер нь бол 600,000 орчим төгрөг төрнэ. Төрийн албаа хаагчтай. За энэ нь тодорхой хэмжээгээр одоо иргэдэд цалинтай дүүцгөөс орлогыг 1 сая төгрөгөнд хүргэх энэ мөрийн хөтөлбөрийн хэмжээд 2012 оны эдийн засгийн өсөлт бодит өсөлтөд уялдуулаад тооцоход